Нийт нас баралтын 30% буюу 3.1 нь зүрхний шилжээс болон цус харалт байдаг юм байна. Тийм учраас бид нар бүгдээрээ эрүүл мэндэ бодож цаг алдалгүй даралтаа хэмжүүлж байгаарай гэж та бүхэндээ зөвлөж байна. 130-80 та бүхэн энэ тог сайн хараад аваарай. Энэ бол даралтны доод хэмжээ, дээд даралтны доод хэмжээ байгаа. Энэ тоог мэдснээр та бүхэн эрүүл мэндэд даралтандаа маш сайн анхаарал тавих болно. Тэгээд хүмүүс энэ тоог мэддгүйгээс болоод эрүүл мэнд нь одоо авил очроод байгааг бас мэдэхгүй явж идэг. Тэгэхээр энэ тоог мэдэж аваад хайртай дотны хүмүүсээ аав ээжийнхээ даралт, магадгүй өөрийнхөө даралтыг байнга хянаж эрүүл мэндэд анхаарал тавиарай. Даралтаан тогтмол хянах, эмийн тогтвортой уух нь тархинд цус харуулах, зүрхний шигдээс болох, сохрох, бөөрийн зүтгэлд орохоос сэргийлэхэд маш чухлаа. Тиймээс эмийн тогтмол ууж хэвшицгээе.